Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар Бүгд найрамдах Монгол ард улс, Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн оронтойг бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Нойнгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгий, Уус, Завхан, Хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. За, намайг Доноо Октой Бижинлам гэдэг 1970 онд Улаангом сумд төрсөн. Миний аав энэ Увс аймгийн 0245 дугаар ангийн бас Ахмад Хилчин Доноо гэж хүн байсан. Тэгээд Доноогоо 5 дахь охин болж төрсөн. Тэгээд 91 онд Кис Хурандаа, Батцэрэн, Дэд Хурандаа манай аав 3 Хилчин компани гэж байгуулад тэнд анх үйл ажиллагаа явуулахад офицер ахлагчийн цайны газар ажилласан. Тэнд Дулгармын их чутгаар цайны газарт тоогоочоор ажиллаж байсан. Тэгээд 94 онд анхны цэрэг авахд би цэргийн тоогоочоор анхны цэргийн тоогоочоор орсон. Тэгээд бид нар 50 цэрэг аваад 3 тээлд анхны харинтайгаа хийжсэн. Тэгээд анхны харинтыг 3 тээлд хийж хат Батцуурах, Заяатар, Хошууч нар удирдах гарч исэн. Тэнд анхны тоогоочоор жимсэгч, ил жимсэгч би манай Батцуг хаахын ихнэр буйнэгч бид нар анх тоогоочоор гарч исэн. Тэгэд 94 оноос 2001 оны хооронд цэргийн тоогооч ээлжийн тоогоочоор ажиллаж байгаад 2001 онд Баян Үлгийн аймгийн Т285 дугаар отрядд ариун цэврийн зааварлагч зочд буудлын эрхлэгчээр ажиллаж байгаад 2001 онд 2002-аас 4 онд Давстын заставын ариун цэврийн зааварлагчаар ажиллаж байгаад 2004 онд Хөвсгөлийн отрядд шилжсэн. Тэгээд намайг тоогооч хийж авах хугацаанд надтай ил жимсэгч, бэлтгэгч жимсэгч, гээ отхон баярэгч, бямбаягч, жаргалагч, ариун оюун цэцэг, отхон баяр гэсэн хүмүүс галтаванд ажиллаж байсан. Манай ахлах тоогоочоор би жаргалагч, инх цэцэг ахлах дэслэгч байсан баха. Төмөрхөө ах эднэр манай алууны даргаыг хийжсэн. 94 оны анхны хайрантыг бид нэр 3 тээлд хийж явахдаа нөгөө газарт нөх ухаад янданга гаргач гисэн гэр дотор нөгөө газар зуухтаа. Тэгээ 2 тим 30-ын зуух тавиад бид нар 50 цэргийнхаа хоолыг нэг 2 дугаар хоолой хийгээд тэгж ажилтдаг байсан. Тэгээ гэрт. Тэгээд 2005 онд бид нар чинь энэ улуун уулын нарталт анхны харин тэн дээр гарсан. Бас хэцүү өөрөөсөө борцгой хийн, мантужиг нь талхаа байрна. Бас яг үйл ажиллагаа анх удаа явуулж ирсэн юм чинь тоног тохиромж юм уу та нэлээд л хэцүү үед бид нар ажилтдаг байсан. Гөлгөө Хурандаа байсан. Тэгэд инкот хошууч, начин дарга, жүвтэр дарга. Тэгээ манай хүнсний алунд маамуугой, жимсэгч, би минслэгч бид дөрв болохоор ээлжийн тоогооч хийдэг гэсэн. Тэгээ тогтмол 120-аас 150 цэрэг авч хавар намар 2 улиралд карантинд гардаг гэсэн. Өглөө цэрэг дагаад өглөө 5 цагт нөгөө халуун тоогоон дээр гадаа шил цайгаа хийчихэл улуун уулын тэр шаттай юуруу гүйж гараад гүйгэд ороод ирдэг гэсэн. Бид нар өглөө өдөр цэргүүд нөгөө 5 км 3 км явна шүү дээ.
бас л дагалгүй тэгээс анхны цэргийн 94 оны харинтын дээр бол бид нар чинь тэгэл өдрийн хоолой өгчээл цэрэгтэй мэрэгтэйгээ тэгэл гараад марш явж явал хүрээд ирдэг. Тэгэл ирээл хоол ундаа амжуулаад хийгээд өгдөг тийм байсан. 2003 онд нэг давстын заставт байжгаад тэгээд Баярбат дарга манай дээр шалгалт дээр ирсэн. Тэгээ манай нэг актны цэрэг чаас акт алдсан хэрэгтэй. Тэгэд би юу яагаад нэг өөрөө торхлын гол руу яваад ус авч ирээд нөгөө зочд будалтай хэрэглээд яасан чинь бүжигч 2 хувингой өгчээч Батчаа жагсаалын дарга намайг усанд яваад иргэнэ гэхээр би 2 хувингой санаанд өгсөн чинь нэгэ цэрэг маань ус авч яваад торхлын голын хөвөнд тавьчихад өөрөө орхолцсон байсан. Тэгэд бид нар торхлын голоор нэг хайжаж цэрэгээ олж авчихсан. Хөхтэй явдал их болчихсон бид нар чинь Батцэг даргын үед чинь буунд дуудаад тэр бомын харуул руу ямар ч унаа машингүй 20 минутын дотор эргээл 3 км-т битгий чинь зүгээр тэмпэн сав ариун цэрийн зааварлагч гэх чинь цэргийнхаа жингийн судалгаа бүх юм тэр усанд орсон бүртгэл бүх юм аваад нэг ариун цэрийн зааварлагч хийжсэн юм чинь тэр мэрээ аваад тэгэл зүгээр байна бүх юм аваад бомын харуул руу явган зүгээр заставаараа гүвгээл уралдаад очиж ирсэн. Анх хоёр тэнд харуул дээр гарцсан байсан. Тэгсэн чинь энэ нэг харуул дээр гараад бас нэг 10 хэд тонцсон байж сахал нь урагчиж. Тэгэл Батцэг хурандаач нэг метрийн саваатай явдаг. Тэгэл нөгөө савааныхны үзүр нь ингээл гоцолцол битсэн. Бас их харахад сэвтэй хүн байсан. Тэгэл нөхрийн чинь ам яатсан л гэдэг. Тэгээ амаа нарчаал яадаг. Би нэр харахаар л амаа нарчаад идэг. Чи нөхрөөс хал гээл. Тэгэл ам хоёр удаа тэгдэг штэ. Чамд бүр 2002-3 онд Батцэг хурандаа надаас хал гэж чамд зөвлөгөө өгчээсэн штэ гээл. Тэгэл одоо бид хоёр чинь тэгэл одоо 30 жил амьдрчлээ штэ. Юуныхан салах ах вэ? Эмээ болтлоо цог амьдрэлээ. Манай хүүхдэд бол тэгэл заставын хүүхдэд ирсэн. Застав дээр жижиг машин нэрлээ гэж орилж ирсэн. Тий. Одоо том хүн маань Дорнгой нөгөө алдарт улаан уулын отрээдэд ахлагч цолтоо тэнд ажиллаж байгаа. Дараагийн охин маань Мөрөн сумын 2 дугаар 10 жил сэтгэл зүйч хийж байгаа. Утхан хүү маань Монгол Улсын их сургуульд 1-р хөрсөн оюутан. 3 хүүхэдтэй. Нэг ачтай. Бид нар бүр тэгэл 80-аад онд ухаан орохын цагаас л Килийн цэрэг гэдэг энэ айлд бид нар одоо нэг 20-атхан хүн байсан. Тэр Килийн аппаратын лагер гэдэг байсан. Тэнд чинь тэгэл өстой үнэн жаргалтай. Тэгэл Килийн цэрэгт чинь хангал сайтай гээл өстой манай 30 машинаар дүүрэн хойно очиж ирэл айл болгон гэрийнхаа гадна мал гаргаал. Өстой хүүхэд нас минь үнэхээр жаргалтай байсан. Тэгээд манай бас Килийн цэрэгт нэлээд олон жил нэр төртэй ажилласан сайхан хүн байсан. Тэгээд аавынхаа энэ сайхан албыг үргэлжлүүлээд өр хүүхэд нь бид нар 8 хүүхдээс 6 Килийн цэргээр амьдэрсэн. Охтууд нь бүгд Килийн цэргийн хүнтэй суусан. Залуучууд нь бүгдээрээ Килийн цэрэгт ажилласан. Одоо бүгдээрээ насны тэтгэврт гарсан байгаа. Би энэ Килийн цэрэг гэдэг энэ том айлд ариун цэргийн зааварлагч, ээлжийн тоогооч, ахлах тоогооч, номын санч, зочд буудлын эрхлэгч гэх мэт ажлуудыг 33 жил хийгээд 2023 онд насны тэтгэврт орсон. Тэгэд 2004 онд Хөвсгөлийн отрядад шилжиж очоод мөн л ариун цэргийн зааварлагч, зочд буудлын эрхлэгч, ээлжийн тоогооч гэх зэрэг ажлуудыг хийжсэн. Манай Увсын отрядаас, Баруун Турууны отрядаас цэрэг татлахаар хүмүүс ирэхээрээ минь тийш орж өөрийнхөө энэ аяллагаараа ярин тэгээд манай тэр Хөвсгөлийн хамт ажилладаг охтууд тэгдэгс бүжигчийн турууны туваанууд ирэхээр хэл ам болохоо айчих юм а гэж намайг тэгж хошгинж ярьцгаад. Тэгэл өстө ах дүү аав ээж ирж байгаа юм шиг цэргийн юу ирэхээр нь баг гэр орондоо ч харахаа мэдхгүй тэгэл эднэртэй үйлчлэл явуулдаг гэсэн. Тэгээ энэ сайхан алуунд 33 жил ажиллаад эдүү зэрэгтэй хань ижилтэйгээ өр хүүхдтэй ингээд сайхан ажиллаж амьдраад байж гинөө. Манайх чинь нөгөө Хөвсгөл аймгийн 3 аваргын нутаг гэдэг газар нэг даян дээрхийн ногооны лам дээр гардаг даян дээрхийн агуултаа тэр
цагаан үерийн застав гэдэгт анх заставын орлогчоор очижсэн. Өстө уул усны диваажин гэдэг шиг өстө хамаг байгалийн сайн сайхан бүрэлдэсэн тайгт очиж ажиллаж амьдарчсан. Тэгээ хэлийн зэрэгт ажиллаж амьдрахад өчнөө юм их сурч бид нар өстө нэг малын дайвар бүтээгдэхүүн тэг эдэс цувдаа юу гэдгийг тэр болгоноор юм хийж сурч ахмад ах эгчнээс сурч суралцаж өөрөөсөө дүү хүүхдэд зааж залруулж ингэж 33 жилийг хэлийн зэрэгтээ өнгөрүүлжээ. Энэ сайхан ууган отрядын минь 50 жилийн ой болж байгаа. Үе удам дамжсан хэлчин би одоо аавынхаа үеэс одоо өр хүүхдийнхээ үе хүртэл ажиллаж байгаа бүх цэргийн албан хаагчд, офицер ахлагч, энгийн гэрээ цэрэг, хугацаа цэргийн албан хаагчдад 50 жилийн ноён баярын мэндийг хүргье.